Өнгөрсөн жилийн таксины жолоочо сонссон яриа санаанд орж байна. Төгжрөл дунд элдв юм ярьж явсаар яалтчгүй улс төрлөө орлоо. Ерөнхийлөгч элбэг дөржийг л мууллаа. Анх 2009 онд гарахт нь яаж дэмжиж байлаа. Гэтэл ямар хөө үнийг дэмжиж байснаа бодохоор ёстой гутарж өгмөр юм гэж байна. Тэр яриан дундаас нэг зүйл их анхаарал татаж байгаа юм. Манжолооч элбэгдорж их хол юм ууснаатай маш олон хүүхэд өргөж авсан гэдэг чинь зүгээр ч нэг хэрэг биш. Өнчин хүүхдүүд гэдэг чинь өргөж авсан хүндээ маш үнж байдаг юм. Тэд нараар хөснөө ээлгэн гэсэн үг шүү дээ. Тэр хүүхдүүдэд дандаа хууль хүчний байгууллагын салбарлуу оруулахаар бэлдэж байгаа юм билээ. Тэр том хүүг нь харахгүй юу? Айл хэдийн ахмад золтой болчихсон инхийг сахуулаад явж байна. Санаандгүй тохиолдол гэж үзэхгүй айн хэмээн ярьж билээ. Бодхол үг. Саяхан болж өнгөрсөн офшорчдын эсрэг цуглааны санхүүжүүлэгч нь элбэгдорж хэмээн яригдж байгаа юм. Монгол Ардын намынхан элбэгийн үгэнд орж өгөхгүй болохоор офшортой гишүүдийг нь дарамтлах зорилгоор тус цуглааныг ивент гэж байгаа хэмээн учир мэд хүмүүс яриад байгаа юм. Тэгвэл Эрдэнэтийн 49%-ийг дагалдах лиценз зүйтэй хамт худалдаж авах хүртлээр хөрөнгөцсөн элбэгдоржид ямар ч офшор данс байхгүй хэрэг үү гэсэн асуулт гарнаа да. Харин тэр олон хүүгүүд өргөд авчихсан хүн энэ тал дээр толгоо өвдөхгүй байж чадах байх. Панама офшорын хууц руу ороход маш олон хүний нэр гарах бөгөөд тэдний ихэнх нь улс төр бизнес сургаггүй хүмүүсийн нэрс байгаад байгаа юм. Магадгүй энэ олон танихгүй нэрсийн ард манай олигархууд энэ далдаар сууж байгаа нь гарцаагүй. Гагцхүү шалгаж тодруулах байгууллагуудыг л олигархуудын савраас чөлөөлөх хэрэгтэй. Офшор данс гэдэг бол бохир мөнгөө байршуулдаг газар гэдгийг ахин хэлье. Цэвэр мөнгийг бол ердийн дансанд байршуулж хүүг нь авч тансагласан шигээ явж байдаг билээ.